Сайн байцгаана уу? Ани байна. За би урьд бичлэг хийгээгүй. Тэгээд энэ удаагийнхаа бичлэгээр хүмүүсийн хамгийн их асуусан асуултны дагуу бичлэг хийхээр шийдсэн байгаа. За тэрний юу вэ гэхээр гадаадад амьдрахын давуу болон сул талууд. За тэр дундаа Канадад амьдрахын давуу тал юу вэ? Сул тал юу вэ гэж хүмүүс асуусан байсан. Тэгээд энэ асуултын дагуу бичлэг хийхээр шийдсэн байна. За би өөрөө одоо ингээд Канадад амьдраад яг 5 жил болж байна. Тэгээд би яг 100% мэдэхгүй ч гэсэн өөрийнхөө бас зах тухаас нь мэддэг зүйлсийн талаар ярилцаад энэ удаагийнхаа бичлэгийг хийхийг шийдсэн байгаа. Тэгээ бичлэгтэйгээ хамтаагаарай гэж хүсэж байна. За хамгийн дөрөнд давуу талуудаа ярих гэж бодлоо. За би яг 5 давуу талыг ярихаар бол бэлтгэсэн. За хамгийн том давуу тал надаа юу юм шиг санагдсан бэ гэхээр энэ дээрээ ажил амьдралын баланс юм шиг надад санагдсан. Би Монголд яг сургуулаа төгсөөд 2 жил гарan Монголд ажилласан. Тэгээд Монголд ажиллаж байхад бол хамгийн хэцүү зүйл юу байсан бэ гэхээр сунж ажиллах айгу хүндээсэн. Би өглөө яг 6-аас ажиллаад 3-аас тарах хэрэгтэй байтал тий. За нөгөө шинхэн төгссөн ажлаас яг бүрэн гардаж амжаагүй байсан учраас айгу сунж суудаг байсан. Тэг өглөө 6-аас ажилдаа орсон хэрнээ орой 6-7 хүртэл суух бол ерөөхдөө бол энгийн үзэгдэл байсан. Тэгээд ямар ч амьдралгүй ингээд өглөө 6-аас гараад орой 6-аас ингээд тараад гарахаар ингээд хав харах уу? Өглөө гарахад бас хав харах уу? Тэгээ нар үзэхгүй яваад хаар хүн айгүй их депрессэнд орд юм лээ. Тэгээ энд ирэхэд бол ерөөсөө тийм асуудал бол байгаагүй. Хүн яг 8 цаг ажиллаад тэгээ гэрлүүгээ харин одоо ажлын цаг дуусаад одоо 6 цаг болсон бол яг 6 гэх юм уу 5 гэх юм уу ажилласаа гараа явахад таны дарга менежер бол ямар ч асуудалгүй одоо үг хийхгүй гэсэн үг. Хэрвээ сунж ажиллахаар бол илүү цагийн мөнгийг бол заавал өгдөг. Тэгэхээр тэр нь надад айгүй гоё давуу тал юм шиг санагдсан Монголтой харьцуулахад. Тэгээд дээрэс нь одоо хүний одоо хувийн цагийг айгүй сайхан хүнддэгдэг. Жишээлбэл ажлын бус цагаар дарга менежер ч юм уу одоо ажлын газрын хүнжин ч юм уу мессеж бичих гэдэг бол бас айгүй бүдүүлэг асуудал тооцогддог. Яг бүгд тэр дүрмийг дагдаг гэж хэлэхгүй ч гэсэн дийлэнхтэй хүмүүс айгүй бүдүүлэг гэдгийг нь бол мэддэг. Тэгээ барагтаа бол ажлын бус цагаар хүн рүү бол мессеж хийх, бичих бол маш ховор тохиолдол. Тэгэхээр тэр надад маш том давуу тал юм шиг санагддаг. Канадад амьдрахын. За хоёр дахь давуу тал нь юу вэ гэхээр хүмүүс айгүй тийм нээлттэй сэтгэлгээтэй. Гудамжинд одоо өсвөө хугацаа өмсөөд хүснээрээ явлаа гэхэд хэн ч одоо өөлж харах ч юм уу те хин нэгэн таныг одоо дээрлэх асуудал бол үүсэхгүй. Хүссэн хугацаа өмсөөд хүссэн байдлаараа гараа явахад асуудал байхгүй. За тэрч буюу л те илбэгээтэй одоо хүмүүс тэгээд олон үндэсний арьстай, шашинтай ямар ч хүйрлээ гэсэн тэр хүмүүсийг дагаар нь хүлээж авах гэсэн ийм одоо үзэл бодолтой нээлттэй соёлтой хүмүүс учраас ямар нэгэн байдлаар бусдаас өөр байлаа гэд нэг амар одоо гадуурхагдаад ил цагаан гадуурхагдаад байх асуудал бол харьцангуй гайгүй. За 3 дахь давуу тал надаа юу юм шиг санагддаг вэ гэхээр амар гоё байгальтай. Тэгээд тэр байгалаа дагаад байгальд гоё чөлөөт цагаа зүг боловсон өнгөрүүлэх боломжууд айгүй ихтэй. Ялангуяа ногоон байгууламж амар ихтэй. Тэгээд ингээ алхах боломж айгүй ихтэй. Цэцэрлэгээр алхах ч юм уу те дугуй унах, каяк хийх, спортоор хичээлэх боломжууд айгүй өндөр. Тэгэхээр хэрвээ эрүүл зөв амьдрий гэж бодож байгаа хүмүүст бол бас чөлөөт цагаа зөв өнгөрөөх, тэрийгэ худалдаж авах одоо өртөг тоног төхөөрөмжин ч гэсэн бэлэн байдаг учраас тэр маш давуу тал юм шиг санагдсан. За 4 дахь миний яг Канадад амьдрахын давуу тал юу вэ гэхээр хувийн орон зайг айгүй хүнддэгдэг хүмүүс юм шиг санагдсан. Ялангуяа барууны нийгминд яагаад тэгэхээр хин ч одоо надаас те миний хувийн амьдралыг асуудаггүй. Одоо чи айлын иддэг хүүхэд вэ ч юм уу, чи найз залуутай юу, хаана сурсан бэ ч юм уу те миний хувийн яг асуудалд нэг оролцоод байдаггүй. Дээрээс нь нийгмээс ирэх одоо хүлээлт дарамт маш бага. Одоо ажил дээр жишээлбэл одоо ажлаа тараад ажлынхантайгаа гарах ч юм уу те ажиллаараа юм хийх зэрэг тиймэрхүү дарамтууд бол Монголд айгүй их байдаг штеп. Тэр дарамт бол байдаггүй. 4 цагт ажлаа тарлаа. Ажлын дараа ажлынхаа бус цагаар
юу хийх те лага энэ үү уунгаа энэ үү тэр хүний дурын асуудал байдаг учраас тэр бол миний хувьд маш том давуу тал юм шиг санагддаг. За хамгийн том буюу 5 дахь Канадад амьдрахын давуу тал юу вэ гэхээр health care эрүүл мэнд болон боловсролынхын систем нь өнгөө. За 18 нас хүртэл хүүхдүүд бол өнгөө тий 10 жилийн боловсролоо бол өнгөө эзэмшдэг. Тэгээд бүх хүмүүс одоо ерөнхий буюу нэг юм үндсэн ийм health care-ийн сервисүүдийг буюу эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг өнгөө аваад явдаг. За энэ нь бол бас маш том давуу тал гэж би бол тооцно. За одоо тэгээ давуу талаас ярьсан юм чинь сөрөг талаа ярихгүй байж бас болохгүй. За Канадад амьдрахын сөрөг талууд гэвэл бас бий. За сүүлийн жилүүдэд надаа ямар сөрөг тал айгүй их ажиглагдаж байгаа вэ гэхээр том хотуудын хэсэгт те ер нь хотуудад бол гэр оронгүй хүмүүсийн гэр оронгуудл бол маш ихсэн. За энэ нь болохоор ковидын дараа бол айгүй их гарч ирсэн. Тэгээд нөгөө хаар тамхинд орсон ч юм уу те ажиллаа алдсан иймэрхүү хүмүүс гэр оронгүй болоод тэгээд гудамжинд ингээд байж идэг. Тэгээд би ингээд гэрээсээ ажил хөтлийн ингээд явахдаа ер нь бол өдөр дунджаар 3-аас 5 ийм гэр оронгүй хүмүүс хардаг. Тэгээд би яг энэ хүмүүсийн буруу гэж хэлэхгээгүй зүгээр нийгмийн хувьд бол ийм асуудал байгаа. Тэгээд гэр оронгүй хүмүүс ихсэж байна гэдэг маань нөгөө талаасаа юу хэлж байна гэхээр ядуурл ихсэж байгаа, ажилгүйд л ихсэж байгаа, гэлтэж байгаа ийм нийгмийн шинж тэмдэг. Тэгэхээр гэр оронгууд маань бас иймэрхүү зүйлсүүдийг бол дагуулж байгаа. Дээрээс нь гэр оронгуудлыг дагаад янз янзын хаар тамхины хэрэглээ тэгээд хулгай дээрэм ч юм уу те халтлага зэрэг те иймэрхүү зүйлсүүд бол бас мэрсэр сонсогдох болсон. Тэгээд өмнө нөгөө нэг 10-20 жилийн өмнө ирсэн хүмүүсийн нөгөө нэг аюулгүй тайван гэж бодогддог байсан Канада улс маань өөрчлөгдөөд ерөөхдөө бол нэг юм зомби хот гэж сүүлийн жилүүдэд яригдах болсон. Тэгээд энэ асуудал бас ганцхан Канадад биш Америкт ч гэсэн бас айгүй их байж байгаа гэж би сонссон. Тэгээд энийг бол би яг дээрээ яг ингээд амьдарч байгаа хүний хувьд бол жил ирэх тусам юу нэмэд ихсээд байгааг бол анзаарч байгаа. За хоёр дахь зүйл болохоор сүүлийн жилүүдэд ялангуяа ковидын дараахан мэдэгдэх болсон зүйл юу вэ гэхээр түрээс болон хүнсний одоо үнийн хөрөгдөл байгаа. За миний амьдарч байгаа хотод болохоор ерөөдөө нэг өрөө байр дунджаар 1600-аас гой байр гэвэл нэг 2000 ч юм уу те Канада доллараар бас сард төлж байгаа. За тэгээд тэр нь яг заримдаа бол нөгөө нэг цахилгааны төлбөр энэ төр нь орцсон, заримдаа ороогүй байна. Дээрээс нь интернетийн төлбөр бас хөнгөлүүлнэ, паркинг буюу гаражийн төлбөрдүүлнэ те. Тэгээд дээрээс нь хүн сардаа хүнсэндээ одоо ганц хүн жишээлбэл ерөнхийдөө нэг 450-аас 600 орчим Канада доллар зарцуулна. Тэгээд мэдээж хүн эмчин амьдарч байгаа хувийн зардал, гоо сайхны зардал те иймэрхүү зүйлсүүд нэмэгдээдгүй ер нь дунджаар нэг 2400-ээс нэг 2700-800 орчим Канада доллар сард бол зарцуулж байгаа. Тэгээд цалин үндсэн цалинтайгаа энэ харьцуулахад бол яг хүрхийн хувьд бол яг хүрэн гэхдээ дөнгөн дангаа ингээл яг хүрээл одоо цаана юм үлдэхгүй те цуглуулж хүрэхгүй яг ингээд иймэрхүү байдалтай хүмүүс амьдраад байгаа гэд сүүлийн үед ганцхан одоо юунууд ч биш те immigrant буюу нөгөө нэг гаднаас орж ирсэн одоо ажилчид ч биш те амьдарч байгаа хүмүүс биш яг одоо Канадад төрж өссөн хүмүүс хүртэл ер нь л амьдралын одоо юу баланс айгу алдагдаад байна. Амьдрах хүртэл айгу ихсээд байна гэж айгу их гомдол гаргаж байгаа юм билээ. За тэгээд энэ нь болохоор бас маш том сөрөг талуудын нэг юм болов уу гэж би бас айгу харж байгаа. За тэгээд гурав дахь миний бүр хамгийн их мэдэрдэг Канадад амьдрахын сөрөг тал юу вэ гэхээр эрэг талаасаа одоо ургаж гарч ирсэн юм нэг зүйл байгаа. Би нөгөө нэг хамгийн том эрэг зүйл нь эрүүл мэндийн систем нь өнгөө гэж хэлсэн шүү дээ. Тэгээд эрүүл мэндийн систем нь өнгөө учраас амар удаан хүлээлттэй. Жишээлбэл одоо эмэгтэйчүүдийн хонд оръё гэж бодъё л да. Тэгэхээр би заавалчгүй өрхөөрөө дамжуулаад өрхийнхөө эмнэлэгтээ очино. Тэгээ өрхийн эмнэлэг маань намайг цаашаана одоо referral хийгээд одоо дүүргийн эмнэлэгч тийм үү те том эмнэлэг рүү ингэж одоо хүсэлт явуулдаг байхгүй юу. Тэгээ тэр хүсэлтийг ингээ хүлээж авах юм гэж 7-оос 14 хоног.
Тэгээ очиж уулзах гэж бас нэг ингээд цагаа авах гэж тий ингээд нэг бас нэг 2-3-7 хоног. Тэгээ очоо үзүүлэх гэсээрээ бас ингээд нэг 7 хоног өнгөрчихөж байгаа байхгүй юу. Тэгээд эмнэлгүүд нь надаа яг сүүлийн үед яаж санагдаад байгаа вэ гэхээр хүний яг ингээд нөгөө нэг ажлын хуваараар ажилладаг. Тэгээд амралтын өдөр ажилтгүй Монгол жишээлбэл хувийн эмнэлгүүд одоо амралтын өдөр ажиллах тохиолдлууд айгүй их байдаг шүү дээ. Энэ болохоор хувийн эмнэлэг гэж бараг байхгүй. Ихэнх нь улсын эмнэлгүүд. Тэгээд ихэнх нь нөгөө нэг өргөдлөөр өрхөөс нөгөө гаргасан өргөдлөөр үзүүлдэг учраас тэрийг хүлээх цаг амар ихтэй. Тэгээ хүн ер нь засалд орох гэж бол маш удаан хүлээдэг ийм асуудлууд бол айгүй их гарч ирдэг. Тэгэхээр хэрвээ яаралтай те одоо эмнэлгийн тусламж авах, emergency-д орох ч юм уу те иймэрхүү зүйл болох юм бол хүлээх цаг нь амар их. Тэгээд би нэг удаа emergency-гээр явж үзсэн. Тэгээд би бараг 28 цаг emergency штэ. Emergency-д очиод би 28 цаг хүлээсэн. Тэгээд тэгжээж би яг эмчтэйгээ нүүр тулж үлдсэн баггүй юу. Тэгэхээр үнийг бас маш сайн мэдэх хэрэгтэй юм шиг санагдсан. Хэрвээ эрүүл мэндийн асуудалтай ч юм уу те байнгын эмнэлгийн хараанд дор байх шаардлагатай бол эмнэлэгт үзүүлэх хүлээх цаг одоо явж очих цагаа бас бодолцох хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд Монголд амьдрахын нэг давуу тал юу вэ гэхээр хэрвээ би өвдөх юм бол хүссэн эмнэлэгтээ очиж үзүүлчих болдог. Хин нэгнээс одоо referral авах шаардлагагүй. Тэгээд хэрвээ завгүй бол хувийн эмнэлэгт очиод мөнгөний төлөө үзүүлчихдэг тий. Ямар нэг юм шалгуулмаар санагдвал зүгээр мөнгөний төлөө очиж уулзчихдаг нь надад айгүй гоё зүйл юм шиг санагддаг. Тэгээ энд бол тийм байхгүй бүх зүйл ер нь өрхөөр дамжиж явдаг. Тийм болохоор маш удаан юм хүлээлгийн юм зүйлсийг одоо хүлээлгийн хэсгийг үлдээдэг гэх юм уу те айгүй удаан хүлээх юм шаардлага гардаг. Тэр нь надад маш том сул тал юм шиг санагдсан. За дөрөвдөх Канадад амьдрахын хамгийн сөрөг зүйл юу вэ гэхээр надад ажлын байрны өрсөлдөөн санагддаг. За тэгээд ганцхан одоо Канадад төрж өссөн хүүхдүүдээс гадна энд ирж байгаа олон одоо цагаарч иргэд зуулчт те хүмүүстэй ажлын байран дээр өрсөлдөх хэрэг гарна. За жишээлбэл одоо англиар зөвхөн ярьдаг хүнийг авах уу, англиар яриад дээрэс нь хятадаар эмтгэхээр ярьдаг хүнийг авах уу ч юм уу те иймэрхүү ийм зүйлсүүд айгүй их байдаг учраас тэр олон үндэстний хүмүүсийн дунд өөрийгөө яаж илүү гэдгээ харуулах уу, өөрийгөө яаж өөрийнхөө одоо мэдлэг чадварыг яаж илүү тортох уу ч юм уу те иймэрхүү асуудлуудыг айгүй их гаргаж ирдэг. Дээрээс нь сүүлийн жилд ажилгүйдлийн түвшин айгүй их өсөж байгаа учраас ер нь бол ажлын одоо байрны юу бол айгүй хүнд болсон. За тэгээ хамгийн сүүлд нь гэж хэлэхэд би бол Монголоос ирсэн ч гэсэн надаа өвөл нь айгүй урт юм шиг санагддаг. Яг манай Монгол ч гэсэн айгүй хүнд өвөлтэй л дөө. Тэгээд Канадын өвөл бол нэлээ урт, дээрээс нь айгүй их цастай. Тэгээд анх ирээд цас нь амар гоё санагдчихсан. Өдөр болгон цас ороод ингээл цонхоор харахаар цав цагаан бүх юм нь айгүй гоё юм хэлэнхүүтэй юм цав цагаан айгүй гоё юм шиг санагдчихсан ч гэсэн яг ингээд цастай цасан дунд ингээд яваад ингээд хав харанхуу өглөө гарахад харанхуу нөгөө би хэлсэн шүү дээ өглөө гарахад харанхуу орой гарахад харанхуу байхад хүн ялцчихгүй ингээд амар ядардаг. Тэгээд хаяада бүр ингээд 5 сар март хүртэл ингээд цас орж идэг заяо. Тэгээд өвөл нь нэлээд урт. Тэгээд нэг хүүтэрэхээрээ бас нэлээд хүүтэрдэг. Тэгээд хэрвээ нөгөө нэг цаанаасаа нөгөө дулаах уур амьсгал дуртай, гоё юм чивлэг дулаан уур амьсгал дуртай хүмүүс бол Канадыг сонгож амьдрий гэж бодож байгаа бол тэр уур амьсгал бол Канадад бол нэг байхгүй. Зундаа ер нь бол Монголтой нэлээд төстэй. Тэгээ жоохон цастай гэж би бол хэлнэ. Тэгээд цас нь бол нэгдээ удаан үйлчилдэг учраас тэр бол айгүй хүнд тусаж магадгүй зарим хүмүүс. Тэгээ ерөнхийдөө бол нэг өнөөдрийн маань ярилцах гэсэн сэдэв маань бол иймэрхүү. Тэгээд Канадад амьдрахын 5 сул тал 5 одоо эерэг талын талаар бол богинохон хэрний сонирхолтой бичлэг хийхийг зорилоо. Тэгээ та бүхэн сонирхсан өөр зүйлс байвал доорх комент хэсэгт сэтгэлдүүлтэйгээрэй гэж хүсэж байна. Тэгээ дараагийн хаан бичлэгтээ байрлалаа. Түр баярлалаа.